За. За би санхүүгийн засгийн дээд сургуулийн F12 97 ангийн оюутан байна. За тэгээд одоо ингээ 14 оны 11 сард би диплом хамгаалттай байгаа. За тэгээд ерөнхийдөө дипломын стандартын дагуу хэрхэн бичих вэ гэдэг ийм нэг заавар маягийн юм хийхээр бодсон. За тэгэхээр мастерын зэрэг горилсон судалгааны ажлын бичлэлт хийх ерөнхий шаардлага формат гэдэг. За энэ стандартын дагуу бид нар ерөнхийдөө хийнэ. За тэгэхээр би энэс ингээд шууд дээрээс нь авахулаад ингээд ямар байдлаар хийх вэ гэдгийг. За тэгэхээр бидний хамгийн ихний хэсэг бол шууд ингээд 3-4 гэдгээс эхэлж байгаа. А4-ын цаас байна гэдэг. За тэгэхээр зарим юм та нар мэддэг байж болно. Зарим юм та нар мэдхгүй ч гэж бас магадгүй юмнууд гарна. Тэгэхээр та бүхэн мэдэх юмдаа хүлээж таандаад мэдхгүй зүйлээ сураад аваарай гэж хүсье. За тэгэхээр эхлээд нэг шинэ файл нээе. За эндээс ингээд би бүр нэг бүрчлэн ингээд бүгдийг хэлж өгнө. За тэгэхээр эхнийх нь бол А4-ын цаас байна гэсэн. За энэ дээрээ шууд 2 дараад энэ хүрээ сар шугамар 2 дараад за ингээд хэмжээгээ гаргах чинь за цаасны чинь пэйж таба за А4-ын цаас байна. За тэгээд дараа нь болохоор энд пэйж цаасны хэмжээ нэгэд дээрээсээ 2.5 доороосоо 2 урдаасаа 3 баруун талаасаа 2 гэж байна. За тэгэхээр энийг би яаж хийх вэ гэхээр за топ нь 2.5 за зүүн талаасаа 2 за доороосоо 2 баруун талаасаа 2 харин үдэх зайгаад байгаагаа энд 1 гэд авчна. Ингэх юм бол энэ лефт талаасаа бол ингээ нийлээд 3 гэдэг хэмжээтэй болж орж иж байгаа. За ингээд цаасны тохиргоогоо хийгээд тусчлаа. За дараагийн хийх ажил бол бид нэр үндсэн бичвэрийн фонд гэдэг энийг хэрхэн хялбараар тохируулах вэ гэдэг. За үндсэн бичвэрийн фондыг бид нар Times New Roman дээр 12 баруун зүүн талаасаа зэрэгцсэн мөр хоорондын зай spacing нь 0.0 за line spacing нь 1.115 байна гэдэг. За үүнийг тааруулахын тулд бид нэр эхний ээлжинд Times New Roman за 12 гэд за энэ фондор ингээд ямар нэг юм юу ч хамаахгүй биччихнэ. Үнийг бид нар нормал үндсэн гэдэг маань энийг хэлээд байгаа. Энэ дээр энэ style хэлбэр дээр бид нар энэ дээр update хийж өгнө. За тэгэхээр энд ингээд хэлбэр өөрчлөгдсөн. За үүн дээр бид нар захиад нэмэлт тохиргоонуудыг хийхин тулд хулгайныхаа баруун талын төвчийг дараад modify гэж орно. За эндээс format хэсгээ сонгоод paragraph за энэ дээр left гэдгийг нь болохоор justified за тэгэхээр spacing нь left after before нь бол 0 байна. За multiple дээр 115 байна гэдэг. За ингээд эхний байдлаар бол хийгээд тохируулаад ингээд дуусч байгаа. За ингээд одоо энийг ингээд цаашаа ингээд бичиж үзэх юм бол ингээд өөрөө шууд justify болж байгаа. Эндээс тохирсон. За тэр мөр хоорондын зай нь хол биш тий. Хоорондоо зай авах 115-ын хэмжээтэй. Өөрөөр хэлбэл энэ байна. Тэ 115 гэдэг. Ингээд энэ хэмжээг авсан. За ингээд үндсэн бичвэрийн фондыг бид нэр энд орууллаа. Нормал гэдэг. За дараагийнх нь за хуудасны дугаарлалт бол бид нар олон хуудастай болсныхаа дараа үнийг хийн. За дараа нь за тэгэхээр бидний хувьд бол эхнийхээр 3-4-ийг хийсэн, 3-6-ыг хийсэн. За 3-8-ыг хийлээ. За дараа нь энд бүлэлт ашиглахдаа бол ийм тэмдгийг ашиглана гэсэн байна. За тэгэхээр судалгааны ажлын бүтэц формат гэж байгаа. Энийг. За тэгэхээр нүүр хуудас байх нь байна. За доторх нүүр хуудас гэдэг байгаа. Энэ нь бол цаанаасаа шууд ингэ бэлэн бэлдээд өгсөн
тайл байгаа. За түүн дээр бид нар өөрсдөө засвараа хийгээд ингээ хийгээд дуусчихна. За тэгвэл гарчгийн товёог гэдэг. За эндээсээ эхлээд ингээ бидний гол удаан ажлууд бол эхэлнэ. За гарчгийн товёог хийхин тулд эхлээд хүснэгтэн мэдээллийн жагсаалт гэдгээс ингээд эхэлнэ. За тэгэхээр бид нар энэ дээр одоо ингээ шууд бичиж эхлэе. Хүснэгтэн мэдээллийн жагсаалт. За зураг мэдээллийн жагсаалт. За хавсралтын жагсаалт. За товчсон үгийн жагсаалт. Товчсон үгийн жагсаалт. За нэр томьёоны тайлбар. За товч хураангуй. Оршил. За оршилн дотроо болохоор сэдвийн хамрах хүрээ гэдэг нэгэд байгаа. За энийг бид яг оршил хийх үе дээр хэрэглэнэ. Дараагийнх нь нэгдүгээр бүлэг буюу бүлэг гэж оруулаад судлагдсан байдал. За дараагийнх нь бүлэг судалгааны арга зүй. За дараагийнх нь үр дүн шинжилгээ хилцүүлэг. За энэ дээр би яагаад дандаа томоор бичиж явуулсан бэ гэхээр энэ дээр ингээд үндсэн арчууд маань өөрөө одоо энэ Times New Roman 12 all caps гэдэг ингээд бүгдийн томоор чинь зүүн талд зэрэгцсэн байна гэдэг. Энийг яг энэ хаалтан дотор байгаа форматаараа энийг ингээд энэ гарчуудаа ингээд бичсэн байгаа. Тийм болохоор бид эндээс нь хараад бол ямар байх вэ гэдгийг шууд бол ингээд харж болж байгаа юм. За дараагийнх нь дэд бүлгийн арчиг гэж байгаа. Дэд бүлгийн арчиг гэдэг. За тэгэхээр энэ бүлгүүд дээр орно. За энэ дээр болохоор Times New Roman 12 зүүн талаас 5 position 1 см авсан. За тэгээ арав тоогоор дугаарласан байна гэд ингээ явсан байгаа. Тэгэхээр бид нар энийг all caps гэж хэлээгөө болохоор энийг ингээд шууд ингээд юу яачи 2. За энэ дээр энийг авъя. Энэ дээр энийг авъя. За үүний дараа зөвлөмж. За хавсралт, ном зүй. За ингээд үндсэндээ бүх хэсэг болж байгаа. За гарчгийн товёогт болдоор юм бичихгүй. Гарчгийн ард цэг тавихгүй. За хуудасны дугаарыг автоматар товёог оруулахаар тохируулна гэсэн байгаа. За тэгээ гарчгийг холбосон хуудасны дугаар нь нэг багнанд зэрэгцсэн байна. Times New Roman 12 PT гэдгээр нэг багнанд зэрэгцсэн байна гэдэг. За тэгэхээр бид нар бол яг үндэ бол энэ гарчгийн товёогийг хийсэн бол биш. Харин бид нар түүний хүрээлэлд оргоо эдгээр гарчгуудыг бид сая бичиж хийсэн. Гарчгийн товёогийг ашигладаг шалтгаан дарааллаа зөв авах үүднээс бид нар бол энд хийсэн. За энд оршил дээр сэдвийн хамрах хүрээ. За сэдвийг судлагдсан байдал. За судалгааны ажлын зорилтууд. За судалгааны арга зүй. За зарим дараагийнх нь шинжлэх ухааны практикт оруулах хувь нэмэр. За ингээд энэ чинээсээ ингээд бүлэг эхэлж байгаа. За тэгэхээр мэдээж бид нар энэ болгоныгоо бол шинэ хуудаснаас эхлүүлнэ. За тэгэхээр бид нар хамгийн ихний ээлжинд гарчгийн товёог байх учраас бид нар энийг шууд хамгийн ихнээсээ ингээд нэг хоосон гарчиг гэдэг үлдээнэ. За тэгээд эндээсээ бид нар ингээд үндсэн том гарчиг болгон дээрээ ингээд Ctrl Enter аваад ингээд шинэ хуудаснаас эхлүүлнэ. Ctrl Enter. За Ctrl Enter авдаг шалтгаан гэх юм бол дээр доор ямар нэгэн байдлаар нэмэлт хасалт хийгдсэн үед харагдах байдлыг тухайн одоо үндсэн гол гарчгийг эхлэлийг бид нар харагдах байдлыг зөв хийхэд тохируулагдсан байдаг. За одоо эндээс бид нар үндсэн одоо гарчийнхаа
форматыг харъя. Times New Roman 12 all caps. За бидний хувьд бол Times New Roman 12 all caps байна. Дараа нь bold зүүн талаас зэрэгцсэн жавсаалтыг автоматар бэлтгэнэ гэж байгаа. За тэгэхээр бид нар энийг bold болгоно. А үүнийгээ бид нар heading 1. Яг тэр heading 1 гэдэг маань ерөнхий гарчгаа бид нар хэлээд байгаа. А тэгэхээр бид нар ерөнхий гарчигтаа энийг нэгж оруулж өгнө. Update. Ингээд. За дараагийнх нь heading 2 эндээс одоо бид нар энийг ингээд шууд heading 1 гэдгийг ингээд сонгоод. За ингээд доош явчих. За тэгээ энд нэг юм би ингээд анзааруулах гэсэн. За тэгэхээр view зэснээс navigation pane гэдгийг харъя. За хуучин хувилбарууд дээр бол document map гэдгээр байдаг. За энэ дээр бид нар ингээд heading ашиглаад байхаар энэ гарчгууд нь автоматар ийшээ ордог. Шууд нэмэгдээд ороод идэг. За харин энэ 2 дугаар гарчгаа бид нэр 2 дугаар гарчиг нь. За энд байгаа оршил дээр Times New Roman 12 PT bold гэдгээр авна. All caps бол энд байхгүй. Тэгэхээр бид энийг bold гэж авлаа. Энэ дээрээ heading 2 дээрээ update хийн. За ингээд энийг цаашаа ингээд за энэ дээрээ бид ингээд алдахгүй байх нь айгүй чухал шүү. Айл болох алдахгүйгээр командуудаа өгöd тах нь чухал байгаа. За тэнгууд энд ингээд гарчгууд нь ингээд ороод байна. За энд ингээд гарчийг бас хурааж болно. Тэгээ хураана. Мөн энд бас ингээд хурааж болдог. Энэ стайл буюу heading-ийг ашиглахны давуу тал бол энд байгаа. За дараагийнх нь heading 1, heading 2. Одоо жишээ нь хурааж үзүүлээ л дээ. Ингээд бид гарчууд ингээд шууд хураагдаж авчихна. За heading 1, heading 2, heading 3. За энэ дээр ингээд бид нар дахиад нэг гээл дахиад 3 дугаарлалт хэрэглэх бол энд heading 3-ыгаа бол бид нар ингээд хэрэглээ явчихна. Тэгэхээр түүнтэй адилхан болохоор би энийг ингээд орхилоо. За ингээд номзүүгээр бүгд ингээд орж. За ингээд бидний үндсэн ингээд одоо энэ автомат таар гарчигчдуудыг бол бид нар ингээд хийгээд дууссан. За тэгээ энэ дээр энэ heading-ийг ашигласны давуу тал нь бид нар ингээд одоо бол би номзүү дээр хуудсан дээр байна. Харин оршил дээр сэдвийн хамар хүрээнд дээр очих юм бол энэ дээр дарахад шууд автоматар ингээд хялбархан хурдан очих боломжтой байдаг. За дээр нь хүснэгт юм. За одоо энэ дээр бид нар энд нэг стандартыг бид нар дээр орхисон байгаа. Энэ нь гарчгийн товёогийг автоматар бэлтгэнэ гэсэн. За гарчгийн товёогийг яаж автоматар бэлтгэх вэ? За хамгийн ихний нүүрэн дээр очино. Reference зэснээс. За энд байна. Table of Contents гэдэг. Table of Contents. Энийг бид нэр сонголоо. Хамгийн ихнийхийг нь шууд сонгоно. Энд яг л heading 1 2 3-аараа явсан байгаа. За ингээд. Ингэнгүүт бүгд өөр автоматар орно. За бид нар хамгийн ихний энэ гарчгаа энийг бол бид нар энэ дугаарлалтанд оруулахгүй тулд нормал дээр бид нар өөрсдийнхөө мэдэх тэр тохиргоогоор энийг хийнэ. За хийдингээр авч байгаа. Хийдинг. За тэгээд Shift F3 дараад томруулчихна. За нэг enter аваад доороо цаа аварна. За ингээд бидний хувьд бол гарчгийн товёогийг өөрийг нэгээд бэлдээд. За энийгээ бол бид нар ялч гараараа бол бэлдэнэ. За тэгэнгүүт энд одоо энд харагдаж байгаа дугаарлалт бол автоматар хийгдэнэ гэж байгаа.
гарчийн тойргийг автоматар бэлтгэнэ. За тэгээд энд хуудасны дугаарыг за хаах нь хэсэгт байна. Ямар ч хэсэг энэ хуудасны дугаар бол өөрөө автоматар шууд энд байна. Гарчийг холбосон хуудасны дугаар нь нэг багнанд зэрэгцсэн байна гэдэг. Ингээд энэ өөр ингээд зэрэгцсэн байдалтай нэг багнан дээр ингээд зэрэгцсэн байдалтай ингээд биднэрт ингээд ичгэн. За тэгээд хэрвээ бид нар ямар нэгэн байдлаар гарчиг одоо энэ томьёоны тайлбар гэдэг үгээ ч юм уу эсвэл энэ дэд бүлгэн гарчийг ингээд ямар нэгэн байдлаар өөрчлөх юм бол бид нар энэ дээр update field хийгээд хэрвээ дээдлийн сонголтыг хийх юм бол зөвхөн энэ дагаа хуудасны дугаарыг шинжлэх бол update entire table гэдэг командыг сонгох юм бол энэ жагсаалтыг бүхэлд нь шинжилдэг. За тэгэхээр бид нар бол яг юу хийсэн бэ гэдгээс хамааруулаад энийг за автомат гарчийн бас нэг давуу тал нь бол энд харагдаж байна. Current document гэдэг линк үүсдэг. За тэгэхээр бид нар одоо жишээ нь судлагдсан байдлын бүлэг дээр очих юм бол шууд контролд очиод харж байгаа тухайн гарчиг дээр дарах юм бол судлагдсан байдлын дүгнэлт дээр очино. Мөн энийг ашиглаад бид нар бас очиж болох нэ. Энийг ашиглаад. За дараагийнх нь. За энийг би одоо энд би гарчийн товёогийг оруулсан байгаа. Энэ дээр би update field хийж үзээдхий. За орж ирэхгүй байна те. Гарчийн товёог өөрөөгөө бол оруулахгүй. За дараагийнх нь ажил бол бидний хувьд бол энд бүлгүүдийг дугаарлах байдал. 10 тоогоор бүлгийг баримтсан дугаар хийн. Энэ үндсэн бүлгийг болохоор ROM тоогоор дугаарлана гэж байгаа. За тэгэхээр бид нар энэ бүлгийг яаж дугаарлах вэ гэхээр бүлгийг дугаарлахдаа ерөөсөө бидний хувьд бол аль нэг энэ үндсэн бүлэг дээр очиж жагаад numbering дээр энэ командыг сонгоно. List library дотор за ингээ хийдэнгээр гарчиг хийж байгаа. За энийг сонгох юм бол ингээ бүгд бүлгүүд өөр автоматар ингээ дугаарлагдаад эхэлж байна. За тэгээ үүнийгээ бид нар засахын тулд update field хийлээ. Entire table бүгд ингээд гарчгууд шууд ороод эхэлж байна. За үүнийгээ бид нар одоо зөвхөн одоо эндээс харах юм бол нэгдүгээр бүлэг буюу судлагдсан байдал бүлгийн дугаарлалтаар эхлээд бусдын дугаарлалт орохгүй байгаа учраас бид нар энэ дугаарлалтуудыг буцаагаад арилганаа. За ингээд нэг бүрчлэн ингээд гол гарчгууд дээр очиод арилгаж байна. За тэгээд орчлыг өөрийг арилгана. За энэ орчлын гарчгуудыг бас мөн арилгана. За эндээс бүлэг 1 судлагдсан байдал гээд ингээ бүлэг 1 өөрөө эхэлж байгаа. За эндээс бол бид нар бүлгийн дугаарлалтыг бол авна. За 2 3 за зөвлөмжл дугаарлагдахгүй. Хавсралт дугаарлагдахгүй. Ном зүй дугаарлагдахгүй. За ингээд энд бидний энд харах юм бол бүлгэд бол зөв явсан байна. За харин энэ дээр биднэрт нэг айгүй төвөгтэй ажил байдаг. Би одоохондоо энэний учрыг бол сайн олж чадаагүй байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар энэ стандарт дээр байгаа үндсэн бүлэг маань бүлгийг ROM тоогоор дугаарлана гэсэн байгаа. Энд ROM тоогоор дугаарлсан байгаа. Харин дэд бүлгийг 10 тоогоор дугаарлана гэсэн байгаа. За тэгэхээр бид нар энэ дээр яаж ROM тоогоор дугаарлах вэ гэхээр heading 1 дээр орлоо, modify хийн. За формат хэсгээс numbering гэж сонгоно. Numbering. За эндээс ROM тоогоо сонгоод за ингээ хаачаар яг бүлгийн тоо бол ингээд ROM болж. Гэвч энэ бүлгүүд байна давхар ROM болоод хуурчаад идэг. За тийм болохоор бид энийг арай өөр зарчмаар хэрэглэх юм юутай байгаа. За энэ дээр за энэ нөө 4 болоод солигдчихлоо. Хаана нэг дугаар орчих. За тэгэхээр бид нэр numbering-а буцаага зөв хэвийн байдлаар нь
0-жүүл. За 1. За 2. 3. За ингээ бүгд ийм боллоо. За тэгэхээр бид нар биний хувьд бол үүнийг ингэж иймэрхүү байдлаар одоо зохицуулаад байгаа л да. Үүний тулд бид нар энийг нэгдүгээрт хоорондын зайг нь бодолцоод энэ дугаарлалтаа бол гараараа хийчихнэ. Гараараа хийчихнэ. За тэгэнгүүтээ за энэ дугаарлалтаа цагаан онготой болгоод хувиргах чинь. Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ хамгийн ихнийгээ цагаан онготой болгоод. За тэгэхээр харагдахгүй болно. Энэ дээр ингээ бүгд адилхан. Нэг дугаарлалтаар явж байгаа учраас. За тэгээ дараа нь modify. За paragraph. За энэ дээр 0.63 гэдэг хэмжээ байгаа. Энэ хэмжээг бид нар энэ дээр left дээр хасах 0.63 см. За ингээд тохируулчих. За инхээр бүгд урагшаага тулаад ороод ирнэ. Ингэж параграфаар. За тэгэхээр одоо үүнтэй адилхан бусдыг үзье. За энэ засагдсан байна. За энэ дээр нь шинэ дугаарлалт дээр нэг алдаа гарсан байгааг. За засаатахъя. За нэг энэ дугаарлалт нь буруу эхлэдэг байгаа юм. За тэгэхээр одоо ингээ бид нар дугаарлалтаа болоод бид нар ингээ хийчлээ. За энэ хэсгүүдийг бол ерөнхийд нь бид нар ингээд хийж дууссан. Тэгээд судалгааны жилийн бүтцийн гарчгийн товёогийн хэсгийг хийлээ. За одоо харин бид нар дараагийн ажил бол энэ дээр үлдээс энэ хуудасны дугаарлалт байгаа. Хуудасны дугаарлалт. За тэгэхээр хуудасны дугаарлалтыг яаж хийх вэ гэхээр бид нар бол эхний байдлаар за энд дугаарлалтыг харъя. Хуудасны дугаарыг судалгааны ажлын үндсэн хэсгийн хуудасууд буюу оршил хэсгээс эхлэн үндсэн хэсэг багтах нь арав тоогоор дугаарлана. Харин судалгааны ажлын хавсаргагдах хуудаснууд нь бол ром тоогоор дугаарлах бөгөөд эдгээр нь хуудасны тоонд орохгүй. За энэ хуудасны тоо гэдэг маань энийг хэлээд байгаа. Нийт хуудасны хэмжээ гэдэг. Энд нь судалгааны ажлын гарчиг энэ элдв нэмэлт хавсралтууд нь энэ хуудасны тоонд хамаарахгүй гэдгийг эндээ дахин оруулсан байна. За тэгэхээр бид нар яаж арав болон ромбоор ялгаж дугаарлах вэ? За үүний тулд за ямар нэгэн байдлаар хуудасны дугаарлал тийм байх ёстой гэсэн фонт, үсгийн фонтны ч юм уу байрлалын тохиргоо бол оруулах хэлээг байгаа. За тэгэхээр би нэг стандартаар хийчихье. Үүний тулд хуудасны дугаар хамгийн доороо голдоо байрлана. За тэгэхээр энэ ингээд нэлээд энэ шугамнаас дээшээ гарсан байгаа. Үүнийг арилгахын тулд бид энэ хуудасны дугаарын доор байгаа зайг устгаж өгснөөр энэ тохирно. За тэгээ хуудасны дугаар маань эндээс стандартаас болвол харах юм бол оршил хэсгээс эхэлж гэж байгаа. За тэгэхээр оршил хэсэг маань өөрөө энд байгаа. За оршил хэсгээс эхэлж гэж байгаа болохоор бид нар энэ дээр хуудасны дугаарлалыг салгахын тулд энэ документ одоо секшнээр нь хуваах хэрэгтэй болно. За үүний тулд page layout brick гэдэг командыг ороод энд next page гэдэг энэ командыг өөрөөр section brick хийн, page brick бол биш, section brick хийн. За энэ командыг өглөнө. За тэгээ дараа нь хавсралт дээр бас мөн адил хийн. Ягаад тэгэхээр хавсралт дээр мөн ягаад адил хийж байгаа гэхээр хавсралт ном 102 маань ром тоогоор дугаарлагдах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бас brick хийнэ. За одоо эндээс бидний хувьд харах зүйл маань гэвэл хамгийн ихний энэ нүүр маань ром тоогоор дугаарлагдах хэрэгтэй. За энэ дээрээ очлоо. За энэ хуудасныхаа дугаарыг format page numbers. За энэ дээр бид нэр rom жижиг дугаарлалаа. За ингээд энд бол section 1 гэж байна. За 1 2 3
гэж явсараад оршил дээр ирэхэд за section 1 байсан бол эндээс section 2 болж орж ирнэ. Section 2. За энийг нь бид нар салгахын тулд энд одоо header footer-ийн design гэдэг хэсгээс link to previous гэдгийг команд явна. Энд бол сайн mess previous гэж байгаа. Үүнийг бид нар салгах хэрэгтэй болно. За тэгээ одоо эндээсээ бид нар хуудасныхаа дугаарлалтыг нэгээс ихсүүлнэ. Нэгээс. За 1 харин romp тоогоор 7 гэж дууссан. Section 2 10 тоогоор 1 гэж эхэлсэн. За одоо дээр 7 гэж дууссан байгаа. Энийгээ бид нар хавсралт дээрээ энэ хэсэг дээрээ за өмнөх хэсгээс нь линкээс салгана. За одоо энэ section 3 болж ирсэн байгаа. За ингээд эндээс нь бид нар эндээс дээр 7 гэж хэлсэн болохоор энд 8. Харагдах байдал нь болохоор бүлгийн дугаар romp тоогоор эхэлнэ. За ингээд боллоо. За үүнийгээ бид нар зөв хийгдсэн хэсгийг шалгахын тулд гарчийн товёогийг за бид нар зөвхөн энэ хэсгийг завсарлана. Дээрний хуудасны дугаарыг арилгана. Үүний тулд бид нарт update field за entire table гэж оруулаад команд өгнө. За эндээс одоо ингээ харагдаж байна. Эхнийх нь ингээд шууд romp тоогоор дугаарлагдаж байна. 10 тоогоор дугаарлагдаж хагаад хавсралтаас ихсүүлээд дахиад romp тоогоор дугаарлагдаж эхэлж байна. За тэгэхээр бидний хувьд бол энэ 3-7 дугаар хэсэг буюу хуудасны дугаарыг бол бид ингээд хийгээд дууслаа. За мөн гарчгаа хийж дууссан. За энэ дээр бол та нар тодорхой хэмжээнд нь харна. Цагаан толгой хэсгийн дараалалаар бичнэ. За дэлгэрэнгүй нэртэй зэрэгцүүлж жагсааж бичнэ гэдэг иймэрхүү зүйлүүд бол байгаа. За ингээд судлагдсан байдлын судалгаа үндсэн бичвэрийг бид нар бол энэ дээр тохируулсан баг. Бидэрт одоо энэ нормалыг тохируулсан. За энэ нөө спейсинг шаардлагагүй болохоор энийг устгаж болно. За устгахын тулд remove from style gallery гэдэг устгах чинь. За ингээд эхний бидний нэрийг хэрэглэж байгаа бол энэ гурыг бол эхний байдлаар одоо ингээд ашиглаж байгаа. За тэгэхээр өөр цаашаага бид нар одоо ингээд харнаа. Хүснэгтэн мэдээллийг хэрхэн боловсруулах вэ гэдэг. За хүснэгтэн мэдээллийг боловсруулахдаа бид нар бол үндсэн хэсгүүд маань бол ерөнхийдөө яг юм Times New Roman 12pt гэдэг форматаар байна. За багны гарчиг байгаа. За энэ олон гарчиг орвол ингэн. За их сурвалжийн хувьд ингээд Italic 10 Times New Roman байна. За хүснэгтийн дугаар нь болохоор за ийм форматтай гол нь тухайн бүлгийг баримтсан дугаар байна гэдэг нэг гэх мэт. За тэгээд дугаарын ард залгуулад шууд ингээд тайлбараа бичнэ гэсэн. За тэгэхээр би энд нэг хүснэгтэн мэдээлэл одоо оруулж үзье. За нэг. За энд нэг хүснэгтэн мэдээлэл оруулъя. За энэ дээр бид нар бол ингээд одоо бидний мэдэх энэ стайлыг хэрэглээгүй байгаа тохиолдолд бол ингээд энэнийхээ болдыг энэ болд болохоор эдгээр нь бүгд дагаа болд болчтой. Тэгэл энэ болдоо арилгаж марилгаад тэгээд аюу төвхтэй байдаг бол энэ стайлыг ашигласнаар бол ерөөдөө тийм ойлголт байхгүй. Шууд энийг сонгоод яг тухайн юундаа бол шууд ордог. За энэ дээр нэг хүснэгт оруулъя. За хүснэг доторх мэдээлэл бол мэдээж бид нар ямар нэгэн юм хийхэд бол нормалаар байна. За хүснэгтийн дугаарлалтыг хийхдээ. За хүснэгтийн дугаарлалтыг яаж хийх вэ гэхээр reference гэсэнд insert caption гэж команд хэрэглэнэ. За энэ дээр бол зураг болон объектуудыг лейбл буюу нэр өгөх байдлаар хийнэ гэж байна. За энэ дээр бид нэр хүснэгт гэдэг энэ утгыг оруулна. За энийг бол би оруулсан байгаа. Оруулахын тулд new level гэж оруулна. Устгахын тулд delete level гэнэ. За тэгэхээр би энэ хүснэгтийг одоо ингээд устгахъя. За энэ хүснэгт байхгүй. За нэмэх бол энэ
дээр хүснэгт гэж биччихнэ. Хүснэгт. За хүснэгт гэдгийг сонгоно. За numbering гэдэг дээр бүлгийн дугаарлыг барина гэж байгаа болохоор бид нэр include chapter number гэдгийг сонгоно. Тэгээ хамгийн үндсэн ерөнхий бүлгийн дугаар болох heading 1 гэдэг нь байна. За энэ дээр period-ийн цэг бид нар цэг хэрэглэдэг. За ингээ харах юм бол хүснэгт 1-1 гэд ингээ харагдах нь. Ингээд. За ингээд окей төвчөд дарна. За үүнийхээ араас бид нэр за ингээд нэг оруулчихна. За энд бол их сурвалж зин за стандарт гэж. За тэгэхээр бид нар одоо энийг дахиад одоо фондыг харъя. Бичгтээ хүснэгтийн нэрний ард, дугаарын ард залгуулан Times New Roman 12 PT. Times New Roman 12 PT гэдэг нь бол бидрийнхээр бол нормал тэмдэглэл байгаа. Харин их сурвалж нь бол Times New Roman 10 италик байгаа. За тэгэхээр бид нар энийг яаж тохируулах вэ? За хамгийн эхлээд бид нар энийгээ тохируулъя. За энэ дээрсээ анзаарах юм бол нэг автомат дугаарлалт маань ингэж харагдах нь байна. Яг дугаарлалт орсон юм шиг. За үүнийгээ бид нар энэ дээр normal command-ыг сонгоно. Нормалтай ажиллах учраас. За их сурвалжийг бид нар энд авлаа. За Times New Roman 10 италик гэж байсан. За үүнийгээ бид нар энэ дээр title гээд энэ дээр update хийж. За тэгэнгүүт энийг аавна. За тэгээд бид энэ гарчгаа title гэдэг энэ гарчийг нь их сурвалж гээд сольжно. За тэгэхээр бид нар дараа нь ямар нэг их сурвалж оруулах бол ерөөсөө дандаа энийгээ сонгож байна. Бичлээ. Энийгээ сонголоо өөрөө автоматар сонгоно. Дараа нь ингээд бүх ажил хийж дуусны дараа фонд нь өөр болцсон байдал энэ терминал бол анзаарахгүй болж харагдах. Анзаарахгүй болох нь байна. За ингээд хүснэгтэн мэдээллийг хэрхэн оруулахыг бол үүдэн хийж дууслаа. За одоо судалгааны ажилд зураг хэрхэн оруулах вэ гэдэг. За зураг мэдээллийг харъя. За дугаарлалт нь бол мөн адил 12 PT италиктай байна. Тэгээд за эндээс харагдах нь нэр нь бол мөн адил хүснэгттэй адилхан онцлог нь италик байх нь. За их сурвалж нь бол хүснэгттэйгээ ижилхэн байна. За зургийнхаа нэгтрэлийг 300 dpi байна. За тэгэхээр жишээлбэл энд ийм байдлаар ингээ оруулсан байна. За тэгэхээр бид нар хүснэгтийн мэдээллийг яаж оруулах? Зураг мэдээллийг яаж оруулах вэ гэдэг. За энд би нэг жишээ авъя. За insert. За picture. За зураг байна уу? Энд нэг зураг байна. За жишээ нь амтны зургийг оруулъя. За одоо сайн анзаарах юм бол энэ зураг хүснэгт нь бол дандаа зүүн талдаа игнэсэн байгааг та бүхэн сайн бас анзаараарай. Зүүн талдаа игнэсэн. Ер нь болж игэл тэрэнч дээр юм байлээ. Голлуулна гэдэг гэж бас хэмжээ тохируулах хийхгүй байх бас нэг тийм давуу талтай. За зургийг бид нар оруулахдаа reference, за мөн адил insert caption, за эндээс зураг гэдгийг сонгоно. За мөн адил энэ дээр include chapter number, за ингээд мөн хүснэгттэй адилхан тохируулгуудыг хийгээд ингээд тийм. За тэгээд зураг мэдээллийн дугаарлалтын жишээ. За энэ даун их сурвалж нь сэжтэсийн стандарт. За одоо энэ дээр бас мөн адил дугаарлалт юм байгаа. За энийгээ бид нар Times New Roman за 12 италик гэж байгаа. За үүнийгээ бид нар за өөр тохируулга хийхэд бол энэ нөгөө юутайгаа адилхан байх учраас үүднээс энэ тохируулгуудыг бол хийн. За үүнийгээ бид нар за энэ гарчгийн дээр update хийж. За ингээд нэрийн солино. Зураг. За ингээд зураг мэдээллийн юу болчлоо. За энэ дээр нөгөө өнгө харангөөрөхгүй бол өнгө тохирог байна.
Ямар нэгэн бидний стандартаа хийснийгээ дараа заавал энэ стайл руугаа апдейт бол хийх хэрэгтэй. За энэ их сурвалжийг одоо бид нар яаж хийх вүгээр ерөөсөө шууд их сурвалжуудыг дарлаа автоматар фонтын жижигэрний италик болно. Times New Roman хэлбэртэй шилжигнэ. За ингээд зургийн мэдээллийг хэрхэн оруулах ингээд за болчлоо. За томьёо ашиглах бол мөн адил ингээд араб тоогоор дугаарлана энэ тэгээд томьёог бол бид нар бол одоо энд за энд би нэг томьёо оруулъя. За equation за equation дээр бид нар томьёогоо оруулахын тулд за ингээд тэнцүү гээд нэмэх нь ингэж за c квадрат нь a квадратаар нэмэх нь b квадрат. За ингээ орууллаа. За одоо reference insert caption за энд бол тоо за эсвэл томьёоч гэдэг юм уу те ингээд оруулчих бол бид нар л болсон байна. За тэгээд мөн энийгээ барина. За энэ дээр дахиад тоо за тодорхой зайгаа аваад за энэ дээрээ бид нэр дугаарлалтаа оруулчихнаа. Insert chapter за ингээд эсвэл бид нар энийг арай өөр маркаар илүү боломжтой байдлаар ингэж бас оруулж болно. Яг нэг номон дээр байдаг шиг. Тэгж хийхэд бол бид нар яах ёстой вэ гэхээр тоо гэж юусоо ярихгүй. За яаж хийх вэ гэхээр энд нь хаалт хийчихнэ. Энийгээ бид нар тоо гэдгийг нүгэ за delete хий. Зүгээр нэг хаалт нэмчихье. За хаалтан дээр цэг авлаа. Хамгийн ард талд бид өөртөө энэ дэр хаалт нэмлээ. За окей. За үнийгээ бид нэр нормалтайгаа адилхан. За ингээд авчиж бас болж байгаа. За томьёог бол нэг иймэрхүү байдлаар ингээд оруулчихна. За тэгээ энд бол томьёоны тайлбарыг хийн, дөрвөлжин хаалтан дотор хийн, араб тоогоор дугаарлана гэд ингээд ерөөхдөө бол байна. За дараагийнх нь за эндээс ингээд дугаарлалтууд явлаа, зөвлөмж явлаа, хавсралт явлаа. Тэ. За одоо энэ дээрээс бид нар энэ дээр нэг юмыг бид нар энд одоо бас харах хэрэгтэй болно. Тэр нь юу вэ гэхээр чинь хүснэгтэн мэдээлэл нь за хүснэгтийн дугаар нь юм байна. За тэгээд том үсгээр ихсэн байна. Нэр нь дугаар нь нэг багнанд зэрэгдсэн байна гэд. За үүнийг бид нар яаж их вэ? Энд бас мөн жигсаалтыг автоматар бэлтгэнэ гэсэн байна. За тэгэхээр бидэрт бол нэг хүснэгт бол оруулсан байгаа, нэг зураг оруулсан байгаа, нэг томьёо оруулсан байгаа. Гэхдээ бидэрт энэ бол томьёоны товч тайлбар гэдэг ойлголт бол байхгүй байгаа. Яг го бид нар хэрвээс санхүүгийн удирдлагаар хийж байгаа томьёонууд бичигдэх юм бол энэ дээр мэдээж бас оруулах шаардлагатай гэж магадгүй. Гэхдээ энэ стандартаар байхгүй болохоор оруулахгүй үлдээх нь байх. Үлдээх болов. За энэ дээр бид нар одоо томьёогоо яаж оруулах вэ? За энэ дээр оруулахын тулд reference insert table of figures гэдгийг сонгоно. За би буруу уншиж магадгүй шүү. За эндээс одоо бид нар хүснэгтэн мэдээллийг сонгоцсон байгаа. Энд хүснэгт гээд окей төвчөд арлаа. Шууд орж ирнэ. За зураг мөн адил. За энэ ингээ харахад ингээ харваас хол зайтайгаа мэдэгдэж байгаа. Тэнгүүд нь бид нар энийгээ сонгож байгаад энэ нормал гэдэг стайлаа сонгочих юм бол засагдана.
За reference insert table of figures. За энэ дээрээс зураг. Окей. За ингээд оруулаад байх нь. За мөн адил түрүүний гарчигтай адилхан update field хийгээл эндээс ингээд гарчгуудаа бол засаж янзлаад байж болох нэ. За ингээ хавсралтыг ч гэсэн мөн адил хийж болно. Товчилсан үгийг бол бид нар бол за автоматар хийнэ гэж байгаа. За мөн адил хийх нь байна. За нэр томьёоны тайлбар энэ төр гээд. За хамгийн сүүлд энд нэг ажил одоо ингээ үлдлээ биднэрт. Ном зүйг хэрхэн хийх вэ? За ном зүйг бол бид нар ингээд юу авч болно. За жишээ нь бид нар эндээс би энд текстийг авъя. Энэ текстийг би copy. За энэ дээр эндид гарчихгаа. За энэ завсарт нь оруулчих. Paste. За ингээд нэг заав. Энд нэрээ нэг тохируулга бол үлдсэн байна. Энэ юу вэ гэхээр дэд бүлэг нь tab position 1 cm байна гэдэг. За тэгэхээр бидний 1 cm хэрхэн тохируулах вэ гэхээр modify format tab. За энэ дээрээ зүүн талаас 1 cm. Чинээсээ шүү. Энийг энд табас авдаг нь буруу байна. Табас эндээс авахгүй шүү. Энийг би буруу хэлсэн байна. Харин энийг эндээс far graph-аас left дээр энэ дээр 1 cm. За ингээд авах. Ингэж. За энэ дээр хийдэг 3 байх юм бол дахиад 1 cm цааш явах байдлаар. За одоо эргээд ном зүйдээ оръё. За би жишээ нь одоо яг энэ өгүүлбэрийг стандартаас авсан. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн стандартаас би авсан. За тэгэхээр хамгийн дээш шилжлээ. Байгууллагын стандарт гэдэг ийм ном зүйг бид надад ашигласан байна. За үүнийг хийхин тулд manage source гэж орно. За энд бол би урд нь хэд хэдээс ном зүг оруулсан байна. Шинээр оруулахын тулд new command-ыг дарлаа. За энд бид нэр одоо их сурвалжаа бол сонгох нь байна. За тэгэхээр бид нар энд article за юу ч хийж болно л доо бид нар өөрсдөө мэдээд ингэ сонгочих болно. За эсвэл report тайлан за документ electron source гэдэг ингэж явчих болно. За би electron source-аар энэ стандарт авъя. Яагаад гэвэл цаасаар биш файлаар нь би стандартаас авч байгаа учраас. За author гэдэг зохиогч дээр нь бид нэр editor юм. За энэ дээр тухайн зохиогчийн нэрний бүтцийг нь болоод бид нэр энд оруулна. За энд оруулахдаа санхүү эдийн засгийн дээд сургууль. Окей. Ок. За ингээд орчин. За гарчиг нь болохоор гарчигнаараа өөр гарчиг байгаа. За эндээс би хуулаад авчия. Ингээд энэ хэсгийг авнаа. Copy. За 2011 оных байна. Байгууллагын стандарт байна. За тэгэхээр одоо яг энэгээр бүгдээр оруулъя. За save this. За энд за хуулсан юм орууллаа. За Улаанбаатар 2011 За ингээд аачна. За ингээд close хийлээ. За энд бид нар нэг зэ аваад
insert station гэдгийг сонгоо. Бид нар түрүүн шинээр оруулахдаа энд оруулсан бол одоо оруулахдаа энийг сонгоно. Ингээд сонгосноор SEJTS 2011 гэдэг ийм орж ирж байна. За энийг арай илүү зөв байлгахын тулд, ойлгомжтой байлгахын тулд бид нар засъя. SEJTS. За энийг устгаад SEJTS байгууллагын стандарт гэж оруулж хагаад за энэ дээр засварыг хийлээ. Энэ дээр update field insert citation нөгөө юуны нэр first name харагдахгүй. За first name харуулахын тулд бид нар бол одоо энэ дээр first name-ийг харуулахын тулд бид нар бол энэ last name дээрээ энийг өгүүлбэрээ бүтнээр нь бичих хэрэгтэй болно. За ингэ явчихна. За дараа нь дахиад нэг мэдээлэл орлоо. Энд бол би хүснэгтийн дугаарын уучлаарай. Энд нэг юмэг. За одоо бид нэг ном зүгээ энд оруулчлаа. Ном зүг ер нь бол шууд ашигласанд ороод энэ ном зүгээ бичиж явах нь дараа нь ямар нэгэн төөрөгдөл гарахаас сэргийлнэ. За ном зүг хийхдээ бид нар за энд библиографи гэдгийг ашиглана. За тэгэхээр энэ нэг бидний одоо энэ стандарт дээр бол ном зүй маань за энэ иш татах их сурвалжийг заах ном зүйн бичлэлт хийх стандарт гэж байгаа. За энэ стандарт нь болохоор иш татах их сурвалж заах стандарт гэдэг энэ заалт байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар юу гэж хэлсэн байна вэхээр APA-гийн 6 дугаар эдишнийг хэрэглэнэ гэж байгаа. За тэгэнгүүт бидний энэ юу маань APA 6 дугаар эдишний сонгож бид нар библиографика хийсэн байгаа. За мэдээж энийг устгахчээ. Зөв устгахгүй бол бас за ингээд ороод ирчих. За одоо ингээд бидний хувьд за энд нэг юу дөрөв ороод ирв. Энэ дөрвийг delete хийж. Тэгэхээр ном зүгээ бид нар өөрчлөх хэрэгтэй гэсэн үг байна л да. Энийг энд нэг enter авлаа. Энийг ном зүй хуудасны дугаарлалт байхгүй. За ингээд хийчихэж байгаа. За иймэрхүү байдлаар ингээд бид ном зүгээ бол ингээд хийгээд байна. Хичнээн ном зүй ашиглан тэр хэмжээгээрээ бид нэр ашиглаад яваад ах нэ. За ингээд илүү дутуу юмнууд ингээд гарч ирээд энд ингээд гарч ирээд тэгээд та бүхэн ингээд тухай бүртэн баг багаар нь засаад яваад байгаарай. За ингээд ном зүйний ажил хэсэг боллоо. Одоо энэ station гэдэг. Тэгээд бид нэр бол энийг хийн. За дараагийнх нь бол за ном зүй хэсгийг бид нар хийжлээ. За хавсралт болсон зөвлөмж бол мэдээж ингээд ерөнхий хэсэгтэй гэх. За энд ингээд энэ стандарт дээр бас нэг одоо би яг тодорхойлж мэдэхгүй байна л да. Нэг бас стандарт тусаагүй байж магадгүй эсвэл би тусгасныг нь олоогүй байж магадгүй. Энэ юу вэ гэхээр за энд нэг мэдээлэл орсон байгаа. За энд энэ хүснэгтийг одоо ингэж дугаарлнаа гэд. За ингээд юу бай гэж бодъё. За би эндээс хүснэгт авъя. Энд байна. Хүснэгтийн дугаар нь дугаарын нэр залгуулан гэд ингэж бичнэ гэд. За яг энэ хэсэг өгүүлбэрийг би авъя. За энд дээр 6 дугаар эдишнийг сонгоно. За энд дээр 6 дугаар эдишнийг сонгосон. За энэ 6 дугаар эдишнийг сонгосон. За энэ 6 дугаар эдишнийг сонгосон. За энд дээр 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 6 дугаар эдишнийг сонгосон. За энд дээр
copy. За энд paste. За тэгээд зэг. За энд бид нар нэг юм оруулна л да. Тэр нь юу вэ гэхээр энэ хүснэгт нэг гэдгийг бид нар одоо жишээ нь бид нар тэр зүйлийг эндээс хүснэгт нэгээс зураг тэдийг харахад хүснэгт тэдээс харахад гэдэг ингээд бид нар бол нэг тиймэрхүү юмнууд бичдэг. За тэгэхээр түүнийг бид нар яаж хийх вэ? Автоматар яаж хийх вэ гэхээр за мэдээж хаалт авчна. Хаалтныхаа голд орлоо. За референс хийснээс cross reference гэдгийг сонгоно. За эндээс бид нэр одоо энэ бол гарчигуд байна. За хүснэгт гэдгийг авахын тулд хүснэгтээ сонгоно. За энийгээ сонголоо. Эндээс only label and number гэдгийг сонгоно. Энэ юу вэ гэхээр тухайн одоо ерөнхий лейбл байна. Хүснэгт гэдэг үг нь. Тэгээд түүнийхээ дугаарыг оруулах нь. Insert. Хүснэгт 1-1. За энэ дээр бас мөн дарлаа. Шууд энэ хүснэгт рүү өөрөө хүсрээд очиж байна. За тэгэхээр энэ хүснэгт өөрөө өөрчлөгдөж болно. Тэр үед нь бид нэр энэ дээрээ дахиад update хийгээд дугаарыг нь засаад явчихнаа. За ингээд ерөнхийдөө стандартын дагуу анхнаас нь бол зөв бичээд явчих юм бол биднэрт дараа нь их амар байдаг. Амар байхч болов гэж би бодсон. За тэгээд та бүхэндээ ялангуяа ангийнхандаа туслах зорилгоор анхнаас стандартаа зөв хэрэглээд бичээд явчих юм бол биднэрт дараа нь ямар нэг асуудал үүсэх нь бага байх учраас түүнд нь одоо туслах зорилгоор би ингээд энэхүү зааврыг бэлтгэлээ. За энэ дээр би бас нэг дурдсан юм үзүүлье. Эндээс одоо нэгийг хураалаа, бүгд хураагдана. Цагаа затлаа. Гараад. Энэ яах вэ гэд бид нар тухайн болоод хийгээд дууссан ажлаа хураангуйлаад явахад бол бас их хүмтэй. Олон удаа дээш нь доош ингээ гүйлгээд байхгүй байх давуу талтай. За ингээд энэ удаагийн заавар өгөр туслаа асуух зүйлээ л. За намайг